Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах тасгаас Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангах чиглэлээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэр хэрэгжилтийн явцыг шийдвэр үр дүн нэвтрүүлгээрээ сар бүр тогтмол мэдээлэх боллоо. Нэвтрүүлгийн эхний дугаараараа нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа тэр дундаа хүүхэд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож эрт илрүүлэн хариу арга хэмжээ авах хамтарсан багийн үйл ажиллагааг онцолж байна. Монгол улсад өдгөө хүчин төвлөрдөр мөрдөгдөж буй гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хуулийг 1997 онд баталж, улмаар 1998 онд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг салбарын сайдаар ахлуулан байгуулсан байдаг. Үүний дагуу бүх аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын удирдлага дор урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ажиллаж байна. 2018 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 70 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн байдаг. Тэр дундаа хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл жин дараад удаж байна. Тиймээс нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нийтийн эзэмшлийн гудамж талбайд аюулгүй орчин бүрдүүлэхээр жил бүр уламжлалт арга хэмжээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран цөөнгүй ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Түүний нэг нь хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан баг юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 152 хороонд хамтарсан 162 баг ажиллаж байна. Тэдний төлөөлөл болгож хэрэгжүүлж буй арга хэмжээ түүнийхээ үр дүнгээр чамгүй амжилт гаргасан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан багийнхантай бид уулзлаа. Тус хороонд 8274 иргэн оршин суудаг гэсэн албан статистик бий. Төр оршин суугаа бүртгэлгүй иргэдийг оролцуулбал тус хороонд дунджаар 10 орчим мянган хүн амьдарч байна. Хорооны засаг даргаар ахлуулсан уг хамтарсан багийнхан айл өрх иргэн бүрт хүрч ажиллахыг зорж байгаагаа хэлсэн юм а. Санаачлан хэрэгжүүлж буй зарим ажлаас нь дурдвал гэр бүлийн хүчирхийлэл үлдэгдэх эрсдэлт 42 өрхийг хяналтанд авчээ. Мөн архины хамааралтай 26 иргэнийг тогтмол хяналттай байлгаж байна. Шийдвэрлэгдсэн асуудал дээр зөвхөн нэг асуудал дээр одоо ярихад иргэн архины хамааралтай 7 настай хүүхэдтэй гэр бүлээр одоо ийм архины хамааралтай гэр бүл байсан. Бид нар одоо иргэнтэйг ажилд оруулаад төрийн байгууллагт ажилд оруулж хүүхдийн одоо сургалтанд хамруулж хичээл одоо бас сургууль завсардах зарим үед хичээлээ таслах юм хандлага байсан. Тэрийг одоо зогсоод эдний амьдралыг бол одоо хамтарсан багаараа мөн дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж асуудлыг нь бол одоо цогцоор шийдсэн. Ер нь энэ мэтлэнгээр бид нар бол хамтарсан багийн гишүүд маань өрх бүртээ архины хамааралтай тэгээд одоо 108-ын дуудлага ирсэн ч юм уу ийм өрхүүдтэйгээ байнга хамтарч өрхүүд дээр одоо тусгай хуваар гаргаж одоо хамтарсан багийн гишүүн болгон одоо аль өрхтэйгээ тулж ажиллах нь бол манай ажлын бас нэг өр өгөөжтэй давуу тал. Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгүүд нь хаалганы цаана үлдэгддэг учраас үүнийг илрүүлэх таслан зогсооход хүндрэлтэй байдаг. Тэгвэл хамтарсан баг ажилласнаар мэдээллийг олон талаар олж авах, энэ төрлийн гэмт хэрэг үүсэх эрсдэлтэй айл өрхийг олж тогтоон хяналтанд авч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломж үүссэн юм а. Түүнчлэн хамтарсан багийн ажлын нэг онцлог нь хүчирхийлэл үйлдэх магадлалтай хүний зан үлийг өөрчлөх сургалт явуулж байна. Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт буурч байгааг холбогдох албаныхан онцолсон юм а. 2017 оны 11 сард 2018 оны 11 сард ингэж жилийн эцсийн дүн мэдээг харьцуулан үзэхэд манай хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг 58.8%-аар буурсан. 15.3%-аар гэмт хэргийн илрүүлэлт нь өссөн үзүүлэлттэй гарсан байдаг. Энээс жишээ дурдах юм бол гэр бүл хүчирхийллийн холбоотой дуудлага мэдээлэл болон гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл өргөдөл гомдол маань бол ерөнхийдөө 100% буурсан гэсэн үзүүлэлттэй гарсан. Хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэх чиглэлээр нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс салбар зөвлөлүүдээр дамжуулан дэмжлэг үзүүлэх, багийн гишүүдийг чадварчуулах үйл ажиллагааг шат тараатайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Зөвхөн хууль байгаа, хуулийн хүрээнд энэ асуудлууд зохицуулагдах байх гэдэг хэмжээгээр орхих биш,
Ер нь бол одоо илүү нөгөө урьдчилан сэргийлэх ажлаа бид яаж хийх ёстой, хяналт шалгалтын ажлаа бид нар яаж хийх ёстой, соён гэгэрүүлэх чиглэлийн ажлуудаа мөн одоо ард иргэдтэйгээ нийлээд, хороод үүрэгтэйгээ нийлээд яаж зохион байгуулах ёстой юм бэ гэдгийг илүү анхаарч ажиллах ёстой байна гэдэг ийм одоо сэтгэл төрж байгаа. За ялангуяа төрийн бус байгууллагуудтай нийлээд өшөө одоо үйл ажиллагаагаа наривчлах ийм шаардлага байгааг бол одоо хаана хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л гэж ингэж харж байна. Өнгөрсөн онд гэхэд тус зөвлөлөөс бие даан 78, бусад байгууллага болон дүүргийн цагдаа нартай хамтран 1751 удаагийн сургалт сурталчилгаа зохион байгуулж түүндээ 200 гаруй мянган иргэнийг хамруулсан байгаа юм. Үүний үр дүнд иргэд нэгэндээ шаардлага тавьж гэмтэргийн гаралтыг бууруулахад тодорхой анхаарч эхэлсэн эерэг үр дүн гараад байна.